За ёстой нэг үнэхээр сэтгэл өвдөгсөн нэг балиар муухай юмыг та бүхэнтэйгээ бүр хуваалцах бол болохгүй байна. Энэ ч бүр үнэхээр аимшигтай юм байна л да. Тэгээд за юу болсон бэ гэхээр 2024 оны 2 дугаар сарын 24-өөс 25-нд шилжигшин Налайх дүүрэгт одоо 42 настай Налайх дүүрэгт ингээ амьдардаг 42 настай эмэгтэй ганц цацрал одоо оройн 24 цаг болохоос өмнөх нь одоо нөгөө зээх хүүхдийг нь памперс нь дууссан байгаа учраас одоо хүүхдэд памперс авч гээгээд гэрээсээ гарсан байгаа юм. Тэгээ гарсан чинь ингээд нэг тэр өдөр шуурхтай өдөр байсан учраас гэрийнх нь яг замын урд байдаг юм нь бол дэлгүүр нь бол хаалттай байсан. Тэгээ аргагүй ихэнд одоо 24 цагаар ажилладаг дэлгүүр хайгаад такси бариад явжээ. Ингээд такси бариад явж явах үед бол таксийн жолооч нь бол одоо өөр тийш нөгөө ганц цацардаг эмэгтэйг бол аваа явсан. За тэгээ чи яагаад өөр тийш аваа явчих юм бэ? Юу болж байгаа юм бэ гэдэг тэгсэн чинь шууд өвгийн зүрэг ерөөсө толгойг нь манарт нь ухаан алтлан зохиж цаяал. Тэгээд ухаан алснаас нь хойш одоо жоохон яаж зодсон байсныг бол мэдэхгүй. Тэгээ маш одоо хэрцгийгээр тухайн одоо эмэгтэйг зодсооргоод ухаан алдуулаад тэр өвлийн тэр хүүтийн шүн налаахын хойтын дэнж дээр хээр явж зүгээр хайчих. Ингээ хаяал яваад гисэн. Тэгээд нэг хохирогч ганц цацралын хувьд ухаан орох үедээ яасан бэ гэдгсэн яаж гаж хүн амтан аварсан юм уу яасан ямар ч л байсан нэг ухаан орохт үедээ энд ороход хөлийнх нь бүх гурван тас хөлдөчихсөн. Хөлийнх нь бүх гурван шүү дээ. Тэгээ үүнээс үүдээ явж чадхаа байлцсан. Гарынх нь 2-3 тас хөлдөчихсөн. Ингээд нэг ясандаа хэлбэл тэр хүнийг ингээд зөв зүгээр ингээд амьдралаа аваа явж ажил төлбөр хэрэглээ явж байсан хүний амьдралыг ингээд шууд там болгоо хийчих байгаа байхгүй нэг хулгайч. Тэгээд нөгөө нэг тухайн тэр зэрлэг балмад этгээдэг бол цагдаагийнхан байгууллагын олж илрүүлсэн юм байна, барьсан юм байна. Тэгээд яагаад чи энэ хүнийг ингэ зодож байгаа юм бэ гэсэн чинь эхнэртэй муудалцсан уураа би энэ хүнд гаргасан юм а гэж донгосчээ. Гэхдээ энэ ч одоо юу гэсэн үг юм бэ? Юу гэсэн үг юм бэ энэ ч одоо. Тэгээд тэр хохирч эмэгтэй хувьд болохоор 5 хүүхэдтэй тийм өрх толгойсон эмэгтэй байсан юм бэ. Хэдийгээр тэр хүн өрх толгойсон 5 хүүхэдтэй боловч өөрийнхөө одоо хөдөлмөрөө ингээд аваар ажил хийгээд өөрийнхөө хөдөлмөрөөр хинээс ч дутахгүй хинээс ч гуйхгүйгээр зүгээр амьдралаа сайхан аваа явж байсан хүнийг нэг юм хогийн шаар нийгмийн шаар шахруу ингээд тэрндэг бол зодж хайчаад ингээд хайцсан. Одоо тэгсэн чинь одоо хамгийн муухай юм нь одоо заяа. Одоо энэ бүр амар муухай. За ингээд мөрөөр ажиллаж байсан ингээд тэрндэг болгоо ажиллаа. Хөдөлмөрийн чадвараа 70% алдсан гэдэг энэ хүн цаашдаа ямар ч ажил хөдөлмөр эхлэх боломжгүй болгоод тэр хүнийг хайчиж штэ. Ингээд гин буруугийн шүүх хурлыг Налайх дүүргийн шүүх хилцээд нөгөө зэрлэг балмад хулгайчд нь яасан гэж 2 жил зорчих эрхийг хязгаарлахад жолоо барих эрхийг нэг жил хасах ялгыг хайчиж. Энэ одоо юу гэсэн үг юм бэ? Энэ яатсан бүр ингээд лойцсон новшин шүүгчхэр юм байдаг юм би. Тэгээд нөгөө нэг тухайн хохирч эмэгтэй болсон чинь ингэсэн байгаа юм л да. Би ингээд одоо надад зөвхөн эрүүл мэндэд нь учирсан хохирол шүү. Эрүүл мэндэд минь учирсан хохирол нь ингээд 20 30 сая. Гэхдээ би өстой хизээч одоо тэр хүн ингээд зэрэмдэг болчоод ийм болчоод 20 сая нэгсэнд би бас гайхаад байгаа байхгүй. 20 сая төгрөг нэгж яхад эн чинь үндэслэг байна 10 сая хохирлыг аав гэж хаяад шүүхэн шийдсэн гэж яах юм. Тэр ямар новшин муу хогийн шүүгч вэ тэр. Хулгайчиг өөрийг нь тэр зэрэмдэг болгож хайчаад тэгээд тэр өөрийг нь тийм эд эрхтнийг тийм новшин юмар өнлөө тэр хулгайч яах вэ? Үүр хүүхдийг нь зэрэмдэг болгочоо тэгвэл тэр новшин юмар яа би бүр ястаа бүр яа би Монголын шүүхийн юу гэстэй би бүр үнэхээр хэлэх үг олдохгүй байгаа байхгүй бүр ингээд тэгээд ийм байж болохгүй эн чинь хүний амьдралыг там болгочоод хүний эрүүл мэндийг зэрэмдэг болгочоод ийм ухаа ял авч болохгүй гэд нөгөө хүн хөрөхөд авч чаддгийн шүүгт хандсан шүү дээ. Тэгсэн чинь давх шатны шүүх нь 4 удаа хоошлсон байна. Хамгийн сүүлд 8 сард хоошлсон гэн. Тэгээ уулнуулын шүүгч жигтэйгэн хүнд ир бяраа харуулаад зүгээр өстэй ирэхгүй болоод шууд цагдан 20 байрны инээ тэрэгэл баагалын болдог шүү дээ. Тэгсэн чинь энэ хэрэг дээр болсон чинь зүгээр чи бол ядуу гуйлах чинь чи ядуу хүн чиний хэргийг бол ямар хамаатай гэсэн байдлаар хандаад байна гинэ. Ерөөсөө авч хилцэхгүй байна гэн. Тэгээ одоо дараагийн шатны шүүх хурал нь одоо маргааш нөгөө дөрөв 5 дахь өдөр болох юм байна. Тэгээ энэ шүүх хурлын дахиад хойшлох гэсэн нөгөө арга гэр надруу цаа ярьж байна л да. Тэгээд Монгол улс чинь үнэхээр амар юм байна. Энэ мөнгөгүй, танил талгүй, тэгээд ийм өнчгөн өрөөсөн ийм хүнийг бол зүгээр хүн гэж тооцдгүй юм байна гэж байна. Гэхдээ яг тооцоогүй байгаа шүү дээ. Сая яа би бүр сонсоод бүр ингээд бүр байж чадаад яасан муухай болцсон юм бэ энэ улс орн чи? Яасан муухай хүнлэг биш болцсон юм бэ? Хүнийг
Зөв зүгээр байсан хүнийг ямар шалтгаангүйгээр зодсон хулгайчид яасан тийм одоо сайхан ханддаг болцсон юм бэ? Тэгээ яагаад ёо тэр өстэй нэр хүний тэр бүр ингээд мөрөөр амьдралаа явж байгаа хүний бүх урууг нь таарчаад хөлийг тэгээ хөлийн уруу таарчаад явж болдгоо юм байна. Тэгээд тэр нэг явж чаддгүй юм байна. Тэгээд тэр нэг протез юу юу лээ тэр нэг ямар ч л байсан тийм нэг эд техникийг нь орлуулдаг химд юм зам хийгээд зэрэмдэг хүн чинь ажилтг хүн чинь яаж зэрэг хийж чадах юм бэ? Тэгээд ядаж тэр нэг тэр зэрэмдэг болгосон хулгайчаас нь гаргуул яагаад гэсэн чинь гаргаж өгөхгүй байна гин. Тэгээд хамгийн амар нь юу гэж бусдыг тэгж зэрэмдэглэсэн хулгайч нь одоо ирчлөөдөө ингээл явж байгаа. Тэгээ одоо болио энэ муухай амиг өөрчлөе ард түмэн та бүх энийг бүр ингээд тэр хүрдэг газар нь хүртэлнэ. Тэр хөгийн тэр шүүгч нарын тэр хөгийн тэр хулгайч нарыг нь бүр ингээд яа бүр яатал ингээд та бүхэн сайн ингээд ширлэг хүрдэг хүнд хүргээд өгөөч яа би бүр давчтаад энэ ястай аим хогийн муухай юм ёо.